Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би бүхэнчлээд барилдааны олон хэмжээний мастер, дэлхийн аваргын мөнгө хөрлөнтөд Монгол Улсын зам лав гэрлэнэ. Эхний хувьд бол энэ эрүүл мэнд тэгэл цаг хугацаа тэрнээсээ эхлээ зөндөө олон хор уршигтай. Одоо энэ залуучууд бид нар татгалзаж, алгасаж одоо өнөөхөө оронд зөв амьдралын хэм маяг болон эрүүл мэндэд анхаарч амьдралын хэм маягаа болгож цаашаа Монгол Улсынхаа төлөө илүү их бүтээж явахыг уриалж байна. Сайн байна уу? Наг төмөрчрийн толгодог. Би жилийн дэлхийн аварга хөрлөмт даалт халуун хэмжээний мастер тамирчин байна. Миний хувьд бол энэ спирт гэдэг зүйлээс ангид хүн яагаад вэ гэхээр би бас яг залуу хүний хувьд хэрэгжилжсэн. Тэгээд хэрэглэсний хор уршиг бол маш их сэтгэлийн дарамтанд орсон. Маргааш нь ерөөсөө бүтэн сар 2 сарын бэлтгэл алдагдсан. Тамирчин бидний хувьд 1 сар 2 сарын бэлтгэлийн ачааллыг хоримтлуулна гэдэг бол хамгийн том даваа тал байдаг. Ерөөсөө ганцхан оройны спирт хэрэглэснээсээ болж хамаг бэлтгэлээ алдаж цаашлаад өөрийнхөө маш сайхан боломжийг алддаг. Тийм учраас тэр муухай дурсамжаас одоо би сургамж авч энэ спиртээс татгалцсан байгаа. Энэ шоу цэнгийн спиртийг бол маш их хэрэгжилж байна. Энэ цаг үеэс хэдүүлээ спирт биш спортыг дагаж хөөё. За Монгол хүмүүс ер нь 40-өрөө дөнгөж ямс гэж одоо энэ архийг бол үнэхээр одоо маш их болгоомжилж энэ арх гэдэг бол хүний ухааныг муутгаж зан авирыг одоо харгис хэрцгээ болгодог. Өөр цаашлах юм бол энэ архинаас бол гэр бүл одоо салалт хүчирхийлэл одоо энэ одоо байж бол хүнээс одоо яг хүн гэдэг ойлголтоос гарч болохооргүй араатан гэдэг юмнаас гарахаас илүү тийм одоо харгис хэрцгий зүйл гардаг. Ер нь хүн ухаантай болоход бол ямар их одоо мөнгө төгрөг зарж, ямар их хүч хөдөлмөр цаг зарж иж ухаанаа хөгжүүлж эрдэм боловсрлаа гэдэг байлаа. Тэгэхээр тэрийг одоо боснуулж сүйтгэж дээрээ ухаанаа муудахын төлөө хэрэглэн гэдэг бол яг ингээ бодох юм бол утгагүй зүйл юм байна. Тэгэхээр Монголын өсвөр үе залуучууд бол бүгдээрээ спортоор хичээлж ингэж одоо явхад бол та бүхэн бүх хүнд ийм сайхан ариун сайхан ийм өргөн боломж байгаа шүү дээ. Би Ахмад түүний хувьд бол хэлмээр байна. Ингээд спиртүүгээр спортлог Монгол улсыг байгуулж хойч үеэ энэ буруу зуршлаас хайрлан хамгаалж явахын төлөө бүгдээрээ нэгдэцгээе. Эрүүл Монгол амьдралын төлөө хамтдаа